нэртэй эрдэмтний ялгүй алалга. Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Жамбын Соронзон өөрийн төрсөн ганц хүү Ариун болдынхоо үйлдэлсэн хүн амны хэргийг танилтал хөрөнгө мөнгөөр зодож ямар ч ял сэтгэлгүйгээр хэрэгс мартаснаас хойш өрдөө нэг сар өнгөрөөгүй байхад түүний эр нөхөр Нандад оржийн лөндөнд орж цогтуугаар жолоо барьж яваад хүний амь насыг хороолоо. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг дөржийн орон тооны бус зөвлөх Монгол улсын их сургуулийн хуульчийн сургуулийн дэд захирлаар тухайн үед ажиллажсэн дүндэнд орж 2011 оны 1-р сарын 2-ны өдөр эхнэр Соронзонгоо дагуулan Яармын 2-р буудал дээр байдаг өөрийн төрсөн ах иш дөржийнхөө гэрт очноо. Шинэ он гарснаас хойш ердөө 2 хоногийн дараа төрсөн ах дээрээ очиж байгаа учраас лүндэнд орж төрсөн ахтайгаа монголчуудын заншлын дагуу хоол унд идэж арх дар сууна. Арх хууж нэлээд халамтсан лүндэнд орж захирал Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн нэр дээр бүртгэлтэй 0030 УБО улсын дугаартай тусгай дуу тохиогоор тоногсон бор ногоон өнгийн Land Cruiser 100 маркийн машиныг барин хотын зүг рүү давхилаа. Ингэж явхдаа тэрээр Улаанбаатар цахилгаан төвөөс сүжээний уулзуураар гарцаар зам гарч явсан охиныг дайрч амь насыг нь хөнөөнө. Нандад дөржийн лүндэнд орж хэмээх алуурчны гарт харамсалтайгаар амь ирсэлсэн тэрхүү охин бол Хөвсгөл аймгийн Тосон Цэнгэл сумын харьяат 1992 онд төрсөн авраг дээд сургуулийн спортын эмчилгээний ангийн 1-р дамжааны оюутан Эрдэнэ Чулуун байлаа. Одоо ногоон машин чөдрөө чинь бүх юм нь ойрог Америкээс ирсэн машины гүүфүр гэрэл гарлаа гофод ямар ах вэ? Хужаан биш шүү дээ. Тэгсэн чинь би 2-3 хоногийн дараа шүүх юм юуны журам машин сочид авах шүү дээ. Жолоочийн талын гэрэл нь хагараад няцарсан. Күүпер нь тал нь байхгүй, мөрөдний талын күүпер нь тал нь байхгүй. Гопууд нь болсон, карлаа нүгээд нуурцсан. Тийм амин өчтэй юм шиг. 100 штэ, ланд 100 штэ. Тэгэхэд од Соронзон дээр хамт явжсэн байгаа юм. Ишдор жармагтайсэн, дүндэн дээр жаах нь. Тэрэндээ юм өргөж өгөөд тэгээ сохтуу нойр ярьж байгаа мөрөд Соронзон хүм өргөнгүүд нь шууд гачгүйгээ замын сэрдлэг такси өрөд яваад гисэн байгаа. Тэгээ шууд мен дээр ирсэн. Мен дээр бүх юм зогссон. Соронзон захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу лүндэнд оржин үйлдэлсэн алгын гэмт хэргийг балахад оролцсон тэрхүү Мэндэ гэгч хүн болвол Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуульд аж ахуйн албаны даргаар нь ажилладаг Цэрэн Дэндвийн Мэнд Баяр мөн. Энэхүү Мэнд Баяр гэгч этгээд нь маш их хэмжээний танил тал найз нөхдийн сүлжээтэй бөгөөд Соронзонгийн үйлдэлсэн бүхийд гэмт хэрэгүүдэд гар бие оролцдог нэгэн мөн. Бид өмнөх дугаартаа Соронзон захирал өөрийнхөө төрсөн дүүтэй гэрээ байгуулж сургуулийнхаа данснаас 5.8 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудлыг илчилжсэн. За энэхүү бүх гэрээн дээр гарын үсгээ зурсан Мэнд Баяр бол бидний одоо яриад байгаа Мэнд Баяр мөн. Сэтгүүлч бод орогчаа байна. Та 2011 оны 1-р сарын 2-ны орой хаан улд дүүргийн цахилгаан төвөөс сүжээний уулзуур дээр жирэмсэн охиныг дайрч амнасан хүнээсэн билүү? За уучлаарай миний хүчи одоо ер нь юу ярих гэдэг би хэдэж жирэмсэн яриагүй. Чи ямар ховживэр юу ярих гэдэг вэ? Ховжив ярьсан хүнд ерөөсөө ч алга. Та Хөвсгөл аймгийн Тосон Цэнгэл сумын харьяат 18 настай охиныг дайрч амнасан хүнээсэн ч үнэн шүү дээ. Чи боксод нүцээрээ. Чи үнэхээр саний хатаган бодвол аварын хэрэг гарсан уу гэдэг. Харин тийм. Орос улс сургуулийн нэр дээр бүртгэлтэй Land Cruiser 100 маркийн машинаар та тухайн охиныг дайрч амнасан хөнөөгөө өстэй. Чиний мэгтэй би бол дайраагүй аа. Тэгээд яасан Соронзон дайрч алсан юм уу? Тэгэхээр миний хөө юу болчиход яагаад ингэж гомдоод ингэж хэлэмээгээд явуултаага. Би зөвхөн шудраг шиг л хайж байгаа хүн. Ямар шиг одоо Соронзон битээр хаваач чи одоо ингэж иймэрхүү Шанзан тавч чад
10-20 жилийн урд болсон юм сэхэд юу болчиход яах гэж юу хүсэж яагаад ингэж байгаа. За миний хожих ухаантай байж үзээрэй. Шандонгоо яхан дар юмд дултаас үүртэй ханддаа. Нандад дөржийн Лүндэн дөржийн үйлцэн энэхүү аимшигтай алхахыг хамгийн анх өдрийн сонин 2011 оны 1-р сарын 4-ний өдрийн дугаартаа нийтлэв. Харин өнөөдөр сонины 90 сурвалжлах сэтгүүлч Арвижаа 1-р сарын 5-ны өдрийн дугаарт Монгол улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн дэд захирал Лүндэнд орж цогтуугаар машин жолоодож яваад хүний амьд хүрлээ гэдэг мэдээллийг замын цагдаа прокурорын баталж байна. Хэргийн газрын үзлэгээр явган зорчиж гарцаар зам хөнлөн гарч явсан байна. Харин жолоо байж явсан эрдэмтэн маань тэг бүхэл 45% согтолтой байсан хэмээн мэдээлв. Сонинд гарсан тэг бүхэл 45% согтолтой гэдэг өгүүлбэрт эргэлзэх нэг шалтгаан байдаг. Тухайн алга гарах үед Монгол улсын хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Цэндийн Нямдорж улсын хурлын байнгын хорооны хуралдаан дээр дэлгэсэн нэгэн цоошин баримтыг та бүхэнд эргэн нэг сануулъя. Ерөнхий прокурор Ингамглан энэ наад этгээдийнхээ энэ хэрэгүүдийн учрыг болоорой. 2.7% согтолтой явж байгаа наадах чинь хүнд хайр чадаад алсан хүн шүү. Тэр хэргийг Монголын шүүх бодлуулсан шүү. 2.7 гэдэг чинь 2-3 шил архиугаад ухаангүй үеийн согтолтын хэмжээг хэлдэг. Чи надтай яваа заргалдаараа Лүндэнд орж. Нандад дөржийн Лүндэнд орж өөрийн үйлцэн хүн амны гэмт хэрэгээсээ хэрхэн яа сэтгэлгүй үйлцсэн талаараа улс төрийн тойм сони сэтгүүлч Оргилмаад 2013 онд маш дэлгэрэнгүй ярьцлага өгсөн байдаг. Ингээд тэрээр өөрийгөө хэрхэн гялд сэтгэлгүй үлдээсэн талаарх ярьцлагыг та бүхэнд эргэн нэг харуулъя. 3 хүний бүрэлдэхүүнтэй уг комисс хэргийг шалгаад намайг гарцсан дээр хүн дайраагүй хараат бусаар тогтоосон байдаг. За үүний дараа мөрдөн байцаагч над руу утсаар залгаад комиссийн дүгнэлт гарлаа. Таныг замын хөдөлгөөний дүрм зөрчөөг нь тогтооглоо. Одоо таны хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгох нөхцөл бүрдэж байна гэсэн. Би тэр даруй дүгнэлттэй танилцаж гарын үсгээ зурхаар очсон. За гэтэл мөрдөн байцаагч манай дараах комиссийн дүгнэлтийг авчлаа. Яах гэж байгааг нь мэдсэнгүй. Та маргааш өглөө хүрээдэр гэдэг юм байна. Тэгэхээр нь би нэг учир байж болзошгүй гэж хардсан. Дараа нь би хэрэг болж магадгүй гэж бодоод аль бие усны дүгнэлтийн нэг хувийг өөр хүнээс хуйлуулж авсан. Маргааш өглөө нь очих гэтэл байцаагч за Лүндэнд орж гой баларсан. Та бид хоёр өчигдөр яриаггүй уулзаагүй шүү. Таны дүгнэлт өөрчлөгдсөн гэсэн. Гэтэл хожим мэдхэд замын цагдаагийн газрын эрх мэдэл бүхий 2 дарга комиссийн гишүүн 3 хурандааг өмнөх шөнө дуудаж та нар яхаараа Лүндэнд оржийн талаар ийм дүгнэлт гаргасан юм бэ гэж зад загнаад дүгнэлтийг өөрчлүүлсэн байсан. Лүндэнд оржид их цагаан үйлчж байсан тэрхүү 3 хурандаа гарцын цагаан шугамаас 5 см-ийн гадна талд осол гарсан гэдэг үндслээр тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох гэж оролдсон байдаг. Аз уулж тухайн үед замын цагдаагийн газрын удирдлагууд нь шудраг хүмүүс байсан учраас энэхүү үйл явдлыг нь эхний удаад таслан зогсоож чаджээ. Тэгмэгц би тухайн үед цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Сандаг Учир генерал руу утассан. Энэ юу болж байна вэ? Надад жинхэнэ дүгнэлтийн 1% би үүнийг би шүүх хурлын үеэр гаргаж тавина шүү гэсэн. Сандаг Учир генерал юу болж байгаа юм бол гэж гайхаад өнгөрсөн. Тэрээр хашир хүн болохоор дотоод хяналтаа оруулж шалгуулсан юм билээ. Мэдээж дүгнэлтийг өөрчилсөн байна гэдгийг тогтоолгүй яхав дээ. Гэхдээ замын цагдаагийн газрын удирдлага мөрдөн байцаах хэлтсийн даргад яагаад хүний эрхийг зөрчиж ингэж өөр дүгнэлт гаргуулав гэж хариуцлага тооцохын оронд надад анхны оригинал дүгнэлтийг олж өгсөн хүнийг буруутгаад өнгөрсөн юм да. Алуурчин Лүндэнд орж өөрийнхөө үйлцэн хүн амны хэргийг хэрэг бүтгэлд мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгохын тулд цагдаагийн ерөнхий газрын дарга руу хүртэл уцтаж нөлөөсөн гэдгээ сонинд ил цагаан ярьсан өнөөдөр түүх болон үлджээ. Ингэж алуурчин Лүндэнд орж хэрэгээс ял сэтгэлгүй мултарчээ. Лүндэнд оржийн үйлдсэн алхахын хэргийг хэрэгсэхгүй болгоход оройлон оролцсон тэрхүү 3 цагдаагийн нэг нь Дөвчингийн Чин Зориг мөн.
Лүндэнд орж шүүхийн ерхий зүйлийн дарга болмогцсон алгын хэргийг хэрэгсэхгүй болгосон шагнал болгож цагдаагийн академиг бакалаврын зэрэгтээ төгссөн Дөвчингийн чин зориг хэмээх залууг 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Налаах дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхийн шүүгч болгож албан тушаал дэвшүүлжээ. Гарцаар зам гарч байсан охиныг дайрч нөөсөн хэргийг бодлаан туулж гарцын цагаан шугамнаас 5 см-ийн гадна осол гарсан хэмээн худалд өгнөлт үйлдэхэд оройлон оролцсон хүн бол тухайн үед шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхийн эмнэлгийн хилцээний даргаар ажиллаж байсан Хурандаа Дагимаа мөн. Нандад оржийн Лүндэнд орж шүүхийн ерхий зүйлийн дарга болмогцоо Дагимаагийн охин Ариун шиг мөн л 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баян зүрх дүүргийн шүүгч болгож хариу барьжээ.